Чимэр жон байсан. За оройн төргий. Нэгвэл аяа үзэж байгаа та бүхэнд оройн төргий. За манай өнөөдрийн Монгол эрсдэл зүйн өрөөлөнгээс за ээлжид цуврал хосын харилцаанд тулгардаг асуудлын талаар цуврал лекцийг лайвыг явуулахаар бэлдээд байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань анхны дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн маань лайваар Монгол эрсдэл зүйн хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч Баасанбат оролцож байгаа. Тэгэхээр та бүхэнд орой минь хүргэе. Тэгээ ерөөхдөө та өөрийгөө эхлээд лайв үзэж байгаа хүмүүстэй танилцуулъя. За сая бол намайг юм танилцуулчихлаа шүү дээ тийм ээ. Монгол эрсдэл зүйн хүрээлэн 2006 оноос хойш үүсгэн байгуулцаад сэтгэл зүйчдийн баг бүрдүүлээд гэр бүл хос хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэшээд ажиллаж байна. За энэ салбар дээр бол бид нар одоо энэ 20 жил ажиллаж байна. Аха. За тэгэхээр өнөөдөр ерөөхдөө нийтдээ хосууд ер нь хамгийн анхны эхний асуулт бол гол хэл логиктойгоор хэдүүлээ явъя. Тэгэхээр яаж ер нь хосоо зөв сонгох хэрэгтэй гэдэг юм бэ? Яаж амьдралынхаа ханаа сонгочвол ер нь бид нар бол нэг 100%-ийн 50%-ийг амьдралынхаа ханаа сонгочвол ер нь окей гэж үздэг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр та гоё мэдээлэл өгвөл яаж бид нар ханаа зөв сонгох вэ? За мэдээж энэ бол бидний мөнхийн сэдв. Тэмээ хариулахад тийм чамар сэдв биш. За бид нар нэлээд түгээмэл тохиолддог 100 асуулт хариултыг бас бэлдээ сүүлийн 10 жил бас нэлээд мэдээлэл цуглуулаад байж л да. За тэгэхээр энэ дэр хосын одоо яаж оновчтой сонгох вэ гэдэг маань за жишээ нь хүн одоо ухамсараар тооцоотой сонгол нэг өөр хэрэг. Сэтгэл зүрхээрээ сонгол бас нэг өөр хэрэг. Ямар сонголтгүй одоо эзэнгүү арал дээр хоёулахнаа байх юм бол ямар сонголт байхгүй шүү тийм үү? Тэр тохиолдолд бол магадгүй одоо ямар ч шалгуур үзүүлэлт тавихгүйгээр сонгох жишээтэй. Тэгэхээр энэ бол ийм харьцангуй ойлголт. Ер нь бол ухамсартайгаар өөрийгөө танин мэдээд надад ер нь ямар хүн тохирох уу? Би бас ямар хүн тохирох уу гэдгийгээ ойлгоод одоо эхний ээлжинд өөрийгөө танин мэдсэн хүн маань бас ханаа танин мэдхтэй илүү ондог тал бий. За тухайлбал сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бол юу гэж үздэг вэ гэхээр за ханаа сонгоход нэг тийм 10 парадигм параметр байдаг гэж үздэг тийм. За тухайлбал хэр ухамсартайгаар одоо мэдээж хайр сэтгэл баталцаад байна тийм ээ. За дээрэс нь ингээ анхаарахтаа бол за одоо удам хугацаа ямар гэр бүл өсөж тоньсон. Тэрийг бас харах зүйтэй. Жишээлбэл айл ганц соёлхны өссөн, төв суурин газар өссөн. Нөгөө хүмүүдээ орон нутагт 10 хүүхдийн нэг байдаг. Дотор байранд өссөн гэдэг ч юм уу. Эсвэл одоо зан заншлийнхаа хувьд нэлээ ялгаатай. За шашны хувьд ялгаатай. Хобби одоо шүлэг цагаа өнгөрүүлэх нь одоо эрс ялгаатай ч юм уу. Жишээлбэл энэ одоо моциклт хэр тавих туртай байхад нөгөөх нь боулинг тоглох туртай байвал бас яах юм. За бас ихтгэл үнэмшил одоо эрэгтэй эмэгтэй хүний тохой ертөнцийг юу гэж үздэг юм. Эцэг их байх нь одоо ямар байхыг илүүд үздэг юм. За гэх мэтлэн за тэр тохой бүр ингээ хурд тий одоо хэр зэрэг хурдтай. За сэтгэлийн хөдөл темпераментээ бас авч үзнэ. Тийм ээ. За ямар темпераменттэй хүнтэй илүү тохирох уу? Энэ бол тийм урд өөрчлөлт үзүүл шүү дээ. Тохирох уу? За гэх мэтлэнгийн энэ ялгаатай байдлуудаа дэг одоо хүлээмжшүүлж чадах уу? Эсвэл өөртөө сэтгэлдээ тааруулж өөрчлөхийг оролдох юм уу гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй гэсэн. Тэгээ за ер нь бол шууд утгаар нь одоо хэлэхэд бол за хамгийн одоо төгс одоо хан хүч юм уу? Одоо бүсгүйгээ ч юм уу? Жагсаалт гар л да би эмэгтэй гэдэг байл өмнө тасархаа гэж бодвол жагсаалтаа гаргах болно. За би ийм хүнийг бол яагаад зөвшөөрч чадахгүй гэдэг жагсаалтаа гарч бас болно. За энэ дундаас за миний хүсэж байгаа хүн яг л ийм л юм байна да гэдэг юм төвтэй хэлбэрээ гарах нь гэхдээ сая миний хэлсэн зүйлүүдийг анзаарах нь байна. Яг тэгэхээр яг амьдралын явцад эхний одоо романтик үедээ бол хүн бие биенээ ялгаатай байдлуудыг л анзаардаггүй тийм ээ. Тэгээ яг тэр романтик сэтгэл одоо хөдлөл намжаад ирэхин цагт тийм ээ. Нэг 3-30 сар үргэлжилдэг гэж ерөөдөө үздэг л та. Тэрний дараа яг газар дээр бууж эхэлдэг. За тэр үед л ялгаатай байдлын тулаан болж эхэлдэг байна шүү дээ. Тэр тохиолдолд яг асуудал үүсдэг. Жишээлбэл ийм жишээ байна л да. За би ингээд эрт унтдаг, өглөөрт босдог. Ахлаа энэ маань ороо унтаж ороо босдог.
Ахаа. Тийм үү. За би ингээд сэтгэл хөдлөлийн шууд гаргадаг. Манай хүн бол ерөөсөө гаргадаггүй. Юу бодоод яагаад байгаа нөхөд мэдэгддэггүй. Тэгээ энэ эргээ зөрчил үүсгэж тийм яг үнэ. Шийдвэл одоо өөрөө христийн шашинтай нөгөөд нь буддын шашинтай байвал шинэ хормынхаа ёслыг аль ёслоод авах вэ? Ааха яг үнэ. Эсвэл ямар нэгэн одоо ёслууд байдаг шүү дээ. Нэрийн одоо тэр ёслыг үдэх ухтах тэр ёслоо аль шашнаад авах вэ ч гэх юм уу. Гэтэл ийм юм ялгаатай асуудал гарч ирдэг л дээ. Тийм. Тэгэхээр энэ байдалтай бол ухамсартайгаар хандаад тийм. Тэгээ сонголтыг хийж болно. Тэгээ харьцангуй тооцоотой хийсэн сонголт бол бат бих удаан үргэлжилдэг гэж судалгаагаар тодорхойлсон байна. За окей. За нийтдээ манай лайвыг 148 150 орчим хүн үзэж байна. За тэгээд танаас дараагийн яг гол үндсэн асуулт руугаа орох юм бол эргээд одоо хосолцсон гэр бүлүүд маань яаж ер нь тэр харилцаагаа бат бөх удаан хадгалж үлдэх вэ гэдэг асуулт ер нь хүн болгонд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та гоё мэдээлэл өгвөл. Тий. За хүн ер нь амьдралдаа нэг хоёр сонголтыг л оновчтой хийчихвэл амьдрал их сайхан эртнээс зэгцэр явчихдаг тал бий. Тийм ээ. Нэг нь бол мэдээж амьдралын ханаа сонгох. За хоёрдугаарт бол өөрийнхөө ажил мэргэжлийн талбараа бас зөв сонгох байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр сонгох төр бол би сая зөвхөн л одоо тийм гол үзүүлэлтүүдийг бас анзаараарай гэж хэлчихлээ тийм ээ. За бас юу байдаг насны зөрүүтэй магадгүй 20-од насны зөрүүтэй бол яах вэ гэдэг асуулт гарч ирдэг. За би чамтай суугаад ерөөсөө засар чинь ухаа болчин эсвэл хар тамхи хэрэглээ болчин гэж байгаа үнтэй яах юм гэдэг байгаа. За анхаасаа үнэхээр хайртай мөртлөө бас тийм их хурц арштай байвал яах гэж гэдэг юм. Ингээд цаашд бол ярих юм байна л да. Тэр энийг дараагийнхаа лайв дээр илүү одоо нарийн юмудаа ярих гэж бодож байна. Бидний гол мөнхийн сэдэв бол энэ яаж одоо энэ хайр сэтгэлээ мөнхийн авч явах вэ? Яаж бие биенээ гомдохгүйгээр уйдахгүйгээр амьдралаас одоо сарнахгүйгээр авч явах вэ гэдэг асуулт байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дэр хайртай болсон бол тийм ээ амьдрахаар шийдсэн бол хайр нь хэлбэрч хэрэг хариуцлага болдог. Хариуцлага болдог байна тийм ээ. За тэгэхээр энийг бас бодолцох нь. Ер нь бол одоо Штернбергийн хуралчингийн онлоор аваад үзэхээр тулгын 3 чулуу гэд байж байгаа. Одоо яг хосуудын харилцаа яг адил талд 3 шиг бат бих байх. За хөлбөр. За тэгэхээр хосын харилцааг ярихад бол энэ 3-ыг ярихгүйгээр бас шийдэгддэг. Өрөөсгөл болдог тийм. За нэг нь болохоор хайр сэтгэл. За хоёр дахь нь бэлгийн амьдралын зохицолтол. Гурав дахь нь үүрэг хариуцлага. За энэ 3 нийлжиж хосын харилцаа бат бих одоо зохицолтой явна гэсэн үг. За гэхдээ нэгэн л одоо гэр бүл болсон бол за би чамд хайртай гэж хэлсэнд бол насны баталгаа болж чадах уу? Тийм ээ. Тэр сэтгэл бол өөрөө байнга өөрчлөгддөг, хувирдаг, насны аясаар одоо ертөнцийн үзүүлсэн ч өөрчлөгдөж идэг учраас хос хоёр маань хоёр өөр хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас насаараа л ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл гэр болж хосолж амьдрна гэдэг бол хөдөлмөр гэсэн. Хөдөлмөр. За тэгэхээр жишээлбэл одоо адил талд гурвалжин буюу нэг тулгын 3 чулуу гэж хэлэл ойлгомжтой байна тийм ээ. За тэгэхээр хайр сэтгэл авч үзье тийм ээ. За сэтгэл зүйн хувьд та хоёр бие биендээ юу өгдөг, юу авдаг вэ гэж асуух хэрэгтэй байна. Жишээ нь энэ дэлхийн одоо маш олон хайрууд байна л да. За тэр хайр дотроос хариу нэгтэй ганц хайр бол хосын хайр байдаг байна. Одоо шинэ эцгийн хайр бол хариу нэгдэггүй. Тийм ээ. Найзууд ч гэсэн тэдгээр хариу нэхэд байдаггүй. Байх нь шүү дээ. За тэгэхээр шинэ одоо хэрвээ хайртай гэвэл энэ үзэж байгаа хүмүүсээс асуу гэж бодож байна л да. Тэгээ бие биенийхээ сэтгэл зүйн бүрэн бүтэн байдлыг хангадаг. Бие биендээ ээнэгшин тасах тэр одоо нарийн холбоосыг бий болгодог 5 зүйл байдаг байна. Жохон чангаар хөө жохон доон суулаа гинэ 5 зүйл байх. За жишээлбэл одоо яг үзэж байгаа хүмүүсээс асууя тэр хүмүүс маань дотор ингээ хурууга дараад бодоорой гэж хэлгээд байна. За ханиасаа та тэг магадгүй одоо эргэдэг найзаасаа. За нэгдүгээрт хайрлагдаж байгаагаа мэдэрдэг. Хоёрдугаарт аюулгүй байдлаа мэдэрдэг. Гуравдугаарт үн цэнтэй гэдгээ мэдэрдэг. Дөрөвдүгээрт ойлгогдож байгаагаа мэдэрдэг. Тавдугаарт хүндлэгдэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа хэр зэрэг мэдэрдэг вэ? За эдгээр 5 асуултыг 100% гэдээ аваад үзэхэд та хэдэн хувь мэдэрдэг вэ гэж асуух гэдэг.
За энэ бол сэтгэл зүйн мэдрэмж байгаа шүү тийм ээ. За 50% магадгүй мэдэрдэг гэж зарим хүн. Эсвэл ойлголцол дээр ч юм уу мэдрэх юм бол эргэлзээтэй гэсэн үг байна. Аюулгүй байдлаас 50% гэж мэдрэх юм бол бас л эргэлзээтэй. Энэс доош байх юм бол хайр сэтгэлийн чинь хэмжүүр доошлол ирнэ гэсэн. 80% байхад бол төгс харилцаа гэж үздэг. Төгс харилцаа. 20% бол тэр зөрчил зөрөлдөөн хөдөлгөөн бодлооныг бол зохицуулж болно гэдэг орон зай үлдэхнэ шүү дээ. За хоёрдугаар асуулт бэлгийн амьдрал. За бэлгийн харилцааны тал дээр хэр зэрэг одоо бие бинийгээ олсон мэт мэдрэмж төрдөггүй. Хэр зэрэг нийцэлтэй байдаггүй. Хэр зэрэг бие биенэндээ одоо чөлөөтэй байж чаддаггүй. За ингээд асуувал нарийнууд байгаа. За энэ асуудаа одоо зохицолтой баялахын тулд хоорондоо анхаарлаа хандуулдаг, ярилцдаг гэдэг сэдв бол их чухал. За тэгэхээр бидэрт бол энэ гарын хавлага байгаа л да. Тусгай тестүүд авдаг. Тэр тестийн дагуу та хоёр дээр асуудал байна уу байхгүй юу? Байвал яаж шийдэх вэ гэдэг шийдлүүд нь байдгийн. Явцын дунд нэг цуврал дээр энэ сэдвээс авч үзэж болох байх. За 3 дугаарт бол үүрэг хариуцлага. За үүрэг хариуцлага дээр хүүхдээ одоо хоёр талаасаа өсөж хүмүүжүүлэхдээ хэр зэрэг цаг гаргахыг, санхүүгийн асуудлаа яаж шийдэх, хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх, бие биендээ анхаарал тавих цаг зарцуулгаа яаж шийдэх, тийм ээ. Хоёр талын ах トゥ тэгээ бас ямар хилээ цагаартай харилцах юм. Ямар гэр бүлд ямар нэгэн асуудал гарвал хэрхэн хэн ямар хариуцлах гэж яаж ярилцах гэдэг нь үүрэг хариуцлагад орчиж байгаа. Тэгэхээр хосууд маань хосуу харилцаа бол ерөөсөө энэ гурав дээр л төвлөрн энэ дотроо задраа яадаг байна шүү дээ. Эдгээр дээр л ажиллаад ярилцаал ингээ явах юм бол харилцаа үр дүнтэй болдог. За нийтдээ одоогийн байдлаар 170-80 орчим хүмүүс үзэж байна. Тэгээд үзэж байгаа, лайв үзэж байгаа хүмүүс маань асуух асуултууд байвал асуугаарай. За тэгээд лайв үзэж байгаа хүмүүсээс тэглүүд ирсэн байна. Багштай эрүүлийн хэв хүсье, мундаг шүү. Сайхан зүйл ярьж байна. Ажилд амжилт хүсье. Манай байгууллагын талаар утас асуусан байна. Доор нь бичсэн байна. Тэгээ байгууллагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах зүйл манай пэйж хуудасаараас хандах бүрэн боломжтой. За танахаар сэтгэл зүйч бэлдэх сургалт явуулдаг уу гэсэн байна. Амжилт хүсье гэсэн байна. За асуултын талаар сүлд нь дэлгэрэнгүй мэдээлэл яг өгөө. Тэг уян гатамал гээд хэрэглэгчид энэ талаар яг мэрэгжлийн талаар өнөөдрээс идэвхтэй жоохон холбоог байгаа болохоор лайвд дуусаад сүлд нь мэдээлэл өгье. За тэгэхээр өнөөдрийн маань хэдүүлэн лайв юм гол зорилго болохоор зэрэг харилцаагаа хэрхэн яаж хадгалж үлдэх вэ гэдэг дээрээсэн тийм. Тэгэхээр гол үнцийн хариулт маань бол тэрийн төрөний хилдэг 3 хүчин зүйл буюу 3 тулгын 3 чулуу шиг байх тэр 3 хүчин зүйл дээр л тулгуурлаж байна гэсэн үг. Одоо гэр бүлийн гал уламд тулгын 3 чулуун дээр галаасаагаал амьдрал өргөлж илтгэхтэй адилхан хосуудын сэтгэл санаа харилцан одоо ээнэгшил дасал одоо бат бих одоо янз янзын өөрчлөлтүүдийг даван тулах чадвартай бай гэвэл энэ 3 асуудал ярилцах нь байна. Тийм ээ, өөрөөр хэлбэл хайр сэтгэл гэдэг нь итгэлцэл, тийм ээ, үн цэний ойлголт, биенээс аюулгүй байдлаа мэдрэх шүрхт гэдэг үг чухал. Тэгвэл өөрчлөхгүй бас хүмүүс үзээд байдаг, тийм. Эхлэнгөө хүн өөрчлөгдөхгүй буюу түрүүний асуудал байсан шүү дээ. Шинэ одоо надтай амьдрчвал ингээд ерөөсөө ухаа болчихно гэж байна. Тэгэхээр би энэ хүнтэй амьдралаа холбочих уу? Яах вэ гэдэг асуулт чинь нэрж байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр гарч магадгүй, гүйчиж магадгүй, тийм ээ. Аванс бууч магадгүй, гүйчиж магадгүй гэдэг тийм тодорхойгүй зүйл дээр итгэж амьдралаа ханаа сонгох уу? Нэг тэр асуулт. Хоёрдугаарт та яг энэ хүнтэй биш өөрчлөгдсөн юм уу өөрчлөгдөх гэж байгаа хүнтэй амьдрах гэдэг тийм үү? Тэгэхээр энэ сонголтонд хариуцлага таах хэрэгтэй. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол яах юм бэ? Хүлээмжшүүлж чадах уу? Гихмчлэн гэм тийм ээ. За асуулт ирсэн байна. Би уншаад байгаа. Батын их мэд. Одооны залуу хосууд амьдралын шаардлагаар тустай байх шаардлага буюу гадаадд тустай амьдарч байгаа хосууд харилцаандаа яг юуг анхаарах нь чухал вэ? Асууж өгөөрэй гэсэн байна. Яг үнэн шүү дээ. Ихэнх нь надад тэгэл ажил амьдралаа дээшлүүлээгээл гадаад явдаг, солонгос явдаг. Тэгэл энэ эргээгээд хүүхдэд маш их хэцүү байдаг. Эргээ нөгөө хань ижилнаас хэцүү байдаг. Хоёлаа хоёр талд. Тэгэхээр энэ тал дээр бас та хариулт өгвөл. За энэ бол түгээмэл асуулт байна. Тий. Хэрвээ одоо сэтгэлийн холбоос алдахгүй бай гэвэл байнгын харилцаатай. Гэхдээ энэ харилцаан дондороо гэр бүл дотор болж байгаа
асуудлаа, өнөөдрийг яаж өнгөрүүлсэн, ямар сэтгэл санаатай байгаагаа байнга мэдээлдэг. Тэгэл бас л сэтгэл зүйн хувьд тийм байгаа шүү дээ. Нөгөө талаас бас бэлгийн бас хүсэл тэмүүлээч гэсэн би юмдээ хэрхэн илэрхийлэх үү? Үүрэг хариуцлага хол байгаа ч гэсэн би юмдээ яаж нөхөрлөлтөй байгаа гэдэг мэдрүүлгүү гэдэг нь маш чухал. Гэхдээ үннийг хэлэхэд бол тусдаа амьдрах тусмал өөрөөр хэлбэл хосууд маань хамтдаа ингэ байгаад хамтдаа унтаж байхад л тэр энэгшлийн гормон ялгарч идэг байна шүү дээ. Таталцлын гормон ялгардаг. Тэгэхээр тусдаа амьдраад эхлэнээс тэр гормон ялгарч нь багасна гэсэн. 2 сараас дээш болоод ирэхээр багасаад 6 сараас дээш болоод ирэхээр багасаад шүү яг нь магадгүй 2 жилийн дараагаас эхлээд тэр энэгшлийн харилцаа буюу нөгөө хайр сэтгэлийн харилцаа хөндийрэх тал руугаа орно гэдгийг бол бид ойлгосоор арга байхгүй. Бэлгийн харилцаа бас гол тавьчихж байгаа тийм ээ. Тэгэхээр голдуу үүрэг хариуцлагаараа холбогдоо тавьчихдаг. Нөгөө тулын 3 чулууны 2 нь холдоод яаж гинэ. Түүний дээрээ толгуурлаад яваа. Магадгүй хайр сэтгэлийн харилцаа бол ингээл багасаад байх магадaltaй. Үүрэг хариуцлагаараа холбогдчихдаг. За ингээд сэтгэлийн холбоос холдсоор хагаад за хоёулаа ямар ч байсан зорилгодоо хүрлээ. За эргээд амьдрах гэдэг үзье гэдэг. Эргэж амьдрахтаа дахин 1-2 жилдээ тасан цогцох эргэж энийг шиг асуудалтай тулгардаг. Тийм учраас аль болохоор хамтдаа байх нь бол их чухал. Ер нь залуучуудаа боломжтой бол тусдаа амьдрахыг зөвлөх арга байхгүй. Гэхдээ л одоо байнгын бие биендээ хүний зүрх сэтгэл гэдэг чинь бас сонсож тийм үү. Ингэж тэр гормоныг ялгаруулж явах хэрэгтэй. Чамаагаа өгүүлж байна. Ямар их санаж байна. Одоо юу гэдгийг тэр чин сэтгэлийн өмнөдөө бас харангүй хилж одоо хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Бодит байдалд бол үнэндээ хол байна гэдэг бол холдохын цомдон шүү л гэдэг хэлэх гэдэг. За Бачаргал Сүмбэр дунд говийн говь багтаал сумаас хідэн гэр бүлийн залуучууд очиж товч сургалт авсан. Үнэхээр сайхан байлаа. Цаашдаа холбогдож ажиллах болно гинэ. Баярлалаа. За Ганбаатар Саруул эр хүний гэр бүлтэй болсноор төлөвшөж өөрчлөгддөг гэдэг үнэн болов уу? Эмэгтэй хүн ухаантай байвал эр хүнийг яаж ч өөрчилж болдог гэж их сонссон. Үнэн болов уу гэсэн байна. Би нэг шууд үнэн гэж үл хэлэхгүй. Тий. Эмэгтэй хүн бол одоо эр нөхрөө хүмүүжүүлэх гэж авцагдаггүй. Тийм ээ. Тэхэн бол ээж багшаас одоо ямар ялгаа байх вэ? Гэтэл ямар нэгэн байдлаар бол харилцааны боловсролыг хоёулаа эзэмшиж идэг, боловсрч идэг. Харьцангуй гэрэлцэн ирчүүд бол гэрлээгүй ганцхан явсан ирчүүдийг бодоход хүнтэй дасан зогцож, харилцаж бас буулт хийж, тийм ээ, өөрийгөө ойлгуулаад сурцсан байдаг. Тэгэхээр ямар ч байсан хосууд мань хамтдаа амьдарч явахдаа суралцаад байдаг байх юм. Нөгөө талаас энэ их гоё асуулт байна л та. Тий. Ер нь бол эхнэртэй өөрийгөө даатгаал тийм үү? Өөрөө өсвөр насны хөвчил. Эхнэр нь ухаантай хүн байх юм бол одоо нөгөө хосын бие бинээ одоо таталцах, эротик тийм харилцаа чинь буурал эхлэх үед ээжлэхэд байна л да. Нэгснээ ээжтэйгээ суудсан юм шиг. Эсвэл багштайгаа суудсан юм шиг. Дасгалжуулагчтайгаа суудсан юм шиг байвал явандаа тэр нөгөө бэлгийн таталцал энэ жахан буураад хайр сэтгэл итгэлцсэн байгаад үүрэг хариуцлага холбогдоод ирэхээр нэг тийм ёс төдий юм шиг humсартай гэр бүл болдог тал би. Тэгэхээр эхнэр намайг хүмүүжлээ гэдэг итгэл тавих нь нэг тийм цохимжтой биш. Гэхдээ огт хүмүүжүүлдэг гэж хэлэхгүй. Бас эхнэрээ их сайхан төлөвшүүлждэг эр хүн ч бас байдаг л да. За минутаа харах уу хэдэн зүйл. За баг 10 болсон байна би. Тий. За түрүүний асуусан харилцагч маань баярлаа гэсэн байна. Хэрэгтэй тулгымцсан асуудалтай жоохон ч гэсэнтэй шийдвэр сонголт авчирсан бол бас бид бидний зорилгоос өвөнд оршноо. Тэгээд өнөөдрийнхөө лайвыг энд хүрээд дуусгая. Тэгээд ерөөдөө хосын харилцаанд тулгамддаг асуудлуудыг 7 хоног болгоны яг энэ өдөр энэ цаг дээр бид нар лайваар 10-аас 15 минутын дотор та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр асуултуудаа сэдвүүдээ нээлттэй ирүүлэх боломжтой. Ингээ өнөөдрийн маань лайвыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа лайваар уулзъя. За би нэг хэлээ да. За окей. Лайваа хадгалъя. Хадгална. Тэгээ энэ дэр за энэ өнөөдөрт бол бид нар маш ерөнхий зөвхөн л одоо нэг хөшгөө нэгээл энэ асуудлыг хөндөөл орхилоо. Цаашдаа маш нарийн асуултуудыг тавья. Зүгээр хэрвээ та асуух асуултын эмзэг байх юм бол нэрээ нууцлаад өөр байдлаар та асууж болно. Урьдчилаад манайх руу явуулчих болно шүү. Тэ хэдий ч нэ нарийн асуу тэдий ч нэ биднээс бас илүү тодорхой хариулт бол гарч ирэх байхаа гэж найдаж байна. Энэ бол би хувийнхаа амьдралын туршлагыг яриаггүй, үзэл бодлыг яриаггүй тийм ээ. Энэ бол хосын
сэтгэл зүйн асуудлыг судалдаг шинжлэх ухааны үндэслэлтэй практикт одоо батлагдсан имэл мэдээллийг өгөхийг хичээж байна. За түрүү нөгөө нэг уян гатгамал гэд фэйсбүүкийн нэртэй хэрэглэгч маань сайн байна уу? Танахаар сэтгэл зүйч бэлдэх сургалтууд явуулдаг уу? Хариулдаг уу ч гэсэн байна. Бэлтгэдэг. Бид нар ч одоо туужил бэлтгэдэг. Ямар чиглэлээр бэлтгэж гэнэ вэхээр хүүхдтэй ажиллах, хүүхдээ сонирхолтой авах, за сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай байгаа. Одоохондоо 33 тохиолдолд бол хэрхэн зөвлөгөө өгдөг аргач боловсруулчид байж байгаа. За энэ чиглэлээр одоо хүссэн хүмүүстэй эрсээр бүрдүүлээд сургалтыг хийнэ. Зуны сургалт бас байгаа. Тэгээ зуны сургалтуудыг одоо сургуулийн нийгмийн ажилтнууд сэтгэл зүйчдүүд бид нар бас сургалт ихээр зэгт бэлдэж байгаа. Хөдөө орнууд гэр бүл хөгжлийн хөгжлийн газрын захиалгаар, дэлхийн зөнгийн захиалгаар бол бид нар сар болгон сургалт явуулаад байгаа. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг би танд одоо файлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Өнөөдрийнхөө тийм танд лайва дуусгах чинь танд өөр хэлэх зүйл байна уу? Болцсон уу? За юутач биднийг анхааран үзсэн та нартай маш их баярлалаа. 7 минутын лайв хийгсэн чинь 2 дахь хийх болгочлоо. Уучлаарай. Ингээ та бүдтэй аз жаргал сайн сайхан хүсье. Баярлалаа. Дараагийнхаа лайваар иргэн уулзъя.